Сайн байцгаана уу? Би англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогт 2 байна. YouTube сувгаараа дамжуулан англи хэлийг суурь тавин зааж байгаа цуврал хичээл хүлээн авна уу? Миний зааж байгаа англи хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol тоогийн нэртэй YouTube сувагт маань subscribe хийгээрэй. Яг хажуу талд нь доошоо заасан суманд байгаа all товчийг дарвал намайг хичээл оруулах болгонд мэдэгдэл очино шүү. Хэрэв танд таалагдвал лайк товчийг дараарай. Баярлалаа. Өнөөдрийн хичээл there is, there are. Үүний одоо хэрэглээг үзнэ. Энэ бол ер нь байна, байдаг гэсэн үг. There is гэдэг бол ганц тоон дээр хэрэглэгддэг. There are гэвэл олон тоон дээр хэрэглэнэ. Үүний дуудлагыг харъя. There. Үснэгтэр харъя. Positive буюу энгийн өгүүлбэр. Negative үгүйсгэх өгүүлбэр. Question асуух өгүүлбэр. Short answers богино хариултууд. Ингэхдээ болохоор ганц тоон дээр яаж хэрэглэх үү? Олон тоон дээр ямар байх вэ гэдгийг сурнаа. Ганц тоон дээр энгийн өгүүлбэрт there is гэж ордог. Харин олон тоон дээр энгийн өгүүлбэрт there are. Үгүйсгэх болоод ирэхээр not гэж орж ирж байгаа. Үгүйсгэх тэгэхдээ ганц тоон дээр there isn't ярих болохоор there isn't чинь бичгийн хэлэндээ there is not. Олон тоон дээр бол there aren't ярихдаа бичгийн хэлэндээр there are not. Асуух болоод ирэхээр байраа сольчиж байгаа. Is there? Are there? Хариулт. Тийм ээ, ганц тоон дээр. Yes, there is. No, there is not. Ярих болохоор there isn't. No, there isn't. Олон тоон дээр хариулахдаа хэрвээ тийм ээ гэх юм бол yes, there are. Үгүй ээ гэвэл no, there are not. No, there aren't. За одоо жишээн дээр үзнэ. Энгийн өгүүлбэр there is ганц тоон дээр there's a book on the table. Ширээн дээр ном байна. There's an apple in the basket. Сагсан дотор алим байна. За гол дүрм рүүгээ анхаарч байна. Ганц тоон дээр байна. Ялгац гишүүн хэрэгжилж байна. Нэр өгнүүд маань. Тэгээд юун дээр байна вэ? Юун дотор вэ? Basket сагс. There are олон тоо. There are 2 books on the table. Ширээн дээр 2 ном байна. There are many apples in the basket. Сагсан дотор олон алимнууд байна. Олон алим байна. Монгол дээр одоо орчуулганд ерөөсөө ялгаа байхгүй. Харин англиар илэрхийлэхдээ заавал ялгарч байгаа. Ганц тоон дээр ингэчил авдаг, олон тоон дээр ингэчил авдаг. Үгүйсгэх өгүүлбэр there isn't ганц тоон дээр ингэж авч байгаа. There isn't a pen on the desk. Энэ бол бичгийн ширээ. Хичээл номоо хийдэг ширээ. Энэ ширээн дээр үзэг байхгүй байна. Нэг үзэг байна. A pen нэг ширхэг үзэг. There aren't олон тоо болоод ирэхээр there aren't any chairs in the room. Өрөөн дотор ямар нэгэн сандалнууд байхгүй байна гэж байна. Багчилж орчуулвал. Зүгээр ярих юм бол өрөөн дотор сандалнууд алгаа, сандал алгаа.
асуултыг хариулттай нь үзнэ. Ганц тоон дээр асуух болохоор is there a park near here? Here, энд near энэ хавар ойрхон. A park. Энд ойрхон парк байдгүй. Yes, there is. No, there isn't. Байна гэж байгаа бол товчхон хариулт заавал юм байна. Хэрвээ үгүй гэх юм бол товчхон хариулт нь яг юм байх хэвээр. За, ер нь амьдрал дээр бол одоо яг дүрмээр үзснээс жоохон ялгарх үе гарнаа. Одоо бид нар өөрсдийнхээ яриан дээр ч гэсэнтэй яг дүрмийн дагуу ярихгүй байдаг штэ. Тэгэхээр зарим хүмүүс маань амьдрал дээр хүмүүс ингэж ярьдгүй штэ гэддэг. Ярьдаггүй хүмүүс байна, ярьдаг хүмүүс байна. Гадаад хүмүүс бидний хувьд яах хэрэгтэй вэ гэхээр дүрмийг нь эхлээд мэдэх хэрэгтэй. Тэгснийхаа дараа тэр дүрмийн дагуу ярина уу, ингэн болно уу, тэгэх юм бол за ингэж байгаа юм байна гэд мэдчихнэ. Are there олон тоон дээр асуухад are there any students in the class? Анги дотор оюутнууд байна уу? Yes, there are. No, there aren't. Байна гэж байгаа бол ингэж хариулах нь үгүй гэвэл юм. Энэ дээрээс нэг анзаарах юм бол is there гэд асуух юм бол хариулахдаа энэ нь байран солигдоод there is болчихж байгаа. Are there гэд асуухаар эргээд байран солигдоод there are гэж хариулагдаж байгаа. Тэгэхээр үүнийг анзаараарай. За, дүрмээ үзсэн хүмүүс эхний дасгал дээр ажиллана. Дасгал exercise. A computer on the desk. Гэвэл there is байх уу, there are байх уу? Хоёр дахь нь, гурав дахь нь. 3 windows. Windows цонх. Classroom анги танхим. Анги дотор 3 цонх гэхээр there is, so there are. A dog in the garden. Garden цэцэрлэг. Цэцэрлэг дотор нэг нохой байна. За, та хэдийн манай хариу одоо гарч байгаа бах. Хариугаа харъя. Эхнийх нь there is a computer. Ганц та ярьж байгаа болохоор. Хоёр дахь нь there are 3-ын 3 цонх ярьж байгаа тийм ээ, олон тоон дээр. Гурав дахь нь нэг нохой ярьж байгаа. За, ийм хариу гарсан бол сайн байна. Дараагийн дасгалыг харъя. Энэ тохиолдолд яах вэ гэхээр энэ хоёр өгүүлбэрийн аль нь зөв бэ? There's 5 pencils on the table. Ширээн дээр 5 харандаа байна. Харандаа pencils 5 байна гэхээр there is авах нь зөв үү, буруу юу? There are авах нь зөв үү? Хариугаа харъя. Эхнийх нь буруу, хоёр дахь нь зөв байх нь. Дараагийн жишээ. There are гэчихэд a cat гинэ. In the room. Өрөөн дотор нэг муур байна. There is a cat in the room. Аль нь зөв бэ? Эхнийх нь буруу, хоёр дахь нь зөв. Тэгэхээр гэрийн даалгавар өгнө энэ удаад. There is, there are гэдгийг оролцуулаад 5 өгүүлбэр бичгийг бодорой. Хэрэг хийх юм бол энэ одоо сурж байгаа оюутанд их сайн нэмэртэй шүү, дадлага болно. Ер нь ямар ч хэлийг сурахад бол дадлага нэлээд хэрэгтэй. Нэг зүйл сурлаа, шууд дадлага. За, жишээ нь гэрийн даалгаврыг ингэж хийж болно. There is a man. Эрэгтэй хүн. Нэг эрэгтэй хүн байна. On the roof. Roof гэдэг бол дээвэр. Ингээ харах юм бол байшингийн дээвэр дээр байна, тийм ээ? Байшингийн дээвэр дээр нэг эрэгтэй хүн байна.
There's a train at 10:10 a.m. Өглөөний 10 цагт галт тэрэг явнаа. Галт тэрэг байна гэж. There are 7 days in a week. 7 хоногт 7 өдөр байдгаа гэж. Ингээд өнөөдрийн хичээлд анхаарал тавин өдөг хүртэл үзсэн танд баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк дараарай. Цогрол хичээлийг маань үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл Facebook хуудас маань энэ байна. YouTube суваг маань энэ. Дахиад хэлэхэд subscribe хэсгээр дараад доошоогоо заасан суман дээрх all тавчийг дарах юм бол намайг хичээл оруулах болгонд хүлээж аваад байна. Мэдэгдэл очино. Би онлайнаар англи хэл заадаг. Хичээлтэй холбоотой мэдээлэл авъя гэвэл WhatsApp дугаар маань Messenger хаяг маань байна. Холбогдороо. Баярлалаа.